Монгол улсын үндэсний урлагийн их театр үзүүлж байна. За Цэс Сүхбаатарын Цэцэг нурын хөвөөнд гэдэг зохиол одоо 1950-ад оны үед одоо хийлийн кавартид дээр нь төгөлдөр хуртаа ийм тавал зориулсан ийм зохиол байсан. Манай одоо 3 дугаар хот орсон зохицаахан одоо санаачилж энэ зохиолыг ерөн хэдүүлээ тоглоё. Сайхан зохиол байна. Ингээд Арадны фонднаас авч бид нэр сонсгоод мөрөн хүрийн дөрвөлж хөрүүлж ингэж анх 1982 онд тоглосон. Анх тоглохдоо бол одоо би 1-р хуур, 2-р хуур нь ардын жирчин манай Бачулуун, 3-р хуур нь одоо үнийг санаачилсан манай Дондын цогцайхан, 3-р хуур, их хуур нь одоо Гамбат гэдэг. Тэгээд дараах үе нь бол одоо би 1-р хураа тоглоо, 2-р хуур нь бол одоо манай хуурчин Шагдирж ав, 3-р хуур нь манай одоо майстер Улгийн аяц сэтгэлтэн Буянбаатар, их хуур нь Буянчин гэдэг. Тэгээд үнээс хойш бол одоо үе дамжаад олон морин өрийн төрүүлээд тоглож ирж байна. Одоо өнөөдөр бол одоо 9 эрдэнэ орон гэдэг 70 жил зориулсан миний уран бүтээлтэй би одоо 3 дахь үеийн одоо энэ шамнартайгаа тоглох чагаад байгаа бол би маш их бахархалтай байна.